амар гоё гих орцсон. Энэ шаларчигч марчигч аяга маяга. Ялгааг нь хараа. Энэ болохоор тослог байгааз яагаад нэр заавал буруу бичээд идэгвэ гэхээр нэг үнсчээ тэгвэл кекугийг нэ. За өглөөний мэнд өнөөдөр татвар. Тэгээд өнөөдөр ер нь энэ энгийн 5 өдөр яаж өнгөрдөг вэ? Ер нь яадаг вэ бичлэг хийж адлаа. Тэгээ өглөө би сэрцээ манай бүгд онд чинь. Өглөө босонгуудаа өглөөний цай бэлтэн гэхдээ заримдаа их хөвчлэн бэлтцсэн байт юм нөө. Өглөө босч галс юм идчихэд ажилладаг. Өглөө босч өгвөл чадвал ер нь нэг авокадо төрлийн юм идхийг хичээдэг. Гэхдээ тэгэл хонсоо олоод идчихтэй юм нөө. Тэгээ ойрноос өглөө шин дээрээ ер нь аль өглөө босонгуудаа аяг бүлээ босоодог уудаг байсан. Тэгээ сүүлийн үед тэрэн дээрээ нэг далаанд авсан. Нэг жоохон хийж агаад авчаад нэг ирцээ нөхгүй нүүн далаанд авсаа ирцтэй байдаг гэдэг. Далаанд авсан. Бүлээ босоогоо ойрдөглөө. Өнөөдрийн хоолой өдөр арай хулгай ажилласаа бэлдээд өгсөн. Тэгээд цаагаа авч тэг жоохон сууж агаад ажиллаа гэнэ. Өнөөдөр ер нь Starbucks-тай ажиллах юм ямар байдаг вэ гэдгийг нэг халтгаан бичлэг хийж. За цаагаа авчаад тэгээд гарахтаа бичлэг хий та. Дугадах гад байж гэн. Тэгээд гисэн чинь амар гоё гих орцсон. Өнөөдөр халуун өдөр алах нь дээ. Амар гоё романтик. За дугадлаа. За дугуугаа цаажилчлаа. Энэ дугуй нь хурд хойдол дугуугаа бүтэн цаажилахгүй бол хойдлоо цаажилчаар уртлыг аваа авчдаг. Суудлан муудлаа аваа авчдаг. 7 хоног бас эвгүй штэ. Одоо гоё гадаад улаарад юу яаж гэн. Буутахад гоё. Хүмүүс дугуйддаг хахад бороо орохоор дугуйдахад хэцүү юу гэдэг. Дугуйдахад бороо орох биш салхитай байхад хэцүү байдаг та. За өнөөдөр delivery day. Юмнуудаа янзландаа. Анаа манай салбарт оронтой гараад тэгээд бөө юм болчих. Анааг одоо авч байгаа. Тэгээ ануудтай одооноос зүг ажиллана. Нэг жоох амирцсан байна. Анаатай гэрээсээ цуг гарсан. Тэгсэн чинь манай үү ирээгүй лээ. Одоо би ирээд юм анзалчлаа хас. Тэр өнөөдөр delivery ирсэн байна. Янз юм байна. Флора болон ус вайн, ундаа байна. Бидний ашигладаг сүү байна. Энэ ингээд нөгөө юундаа хийж усаа зөөдрүүлдэг. Энэ шаларчигч марчигч аяга маяга хими юм. Өнөөдөр энэчнээс ингээд хүнснүүд ирж байна. За энийг янзлчаад гараг имчилгээе да. Өглөөний ажил анаа энэ пестриг өөрч чинь. Би одоо энэчнээс шинэ юмнууд арталтан тавина. Шинэ юмнуудээ. Сайн байна уу? Тэр ажиллаа хийж гэнэ өө. Анх удаа ирсэн. Тэр юусе хамт ажилладгүйс ахгүй юу? Одоо ингээд одооноос хамт ажиллана. Жаргал ирж байна. Тэгээд чамаг нөгөө манай салбарт авчихсан бөө юм болсон л гэж нэг хальтаа ярьсан. Хамт ажилладаг болох гэжсэн. Бас нэг тийшээ ёо. олон даваагүй давж яллаа да. Манай тэр анхнаасаа би тэр ажилд орохдоо уг нь бол 90 гэсэн төлөвлөгөөтэй орсон. Манай менежер маань ч гэсэн мэдчихсэн боловч намайг явуулдаггүй ёо ядаргаатай. Ямар муухай зангаар гэстэй. Тэгээд сайн ажилтдаг хүмүүс ийм бишээ гэхгүй хүн болон хүсээ. За Starbucks ажиллаад хэр удаж болж? Starbucks чинь 20
23 оны зун ажил орсон лөө. Тийм үү. Starbucks хэн ажил оруулсан байж байгаа? Подкаст маань ажил оруулсан шүү дээ. Of course. Юу Starbucks ингээд одоо анх ингээд англи ирж байгаа үгүй бол ингээд хүмүүст ер нь ажлын давуу тал сул тал нь юу гэж боддог вэ? Би анх болохоор нөгөө нэг хоолны газар ажилладаг байж байгаа Starbucks-ны ажилд хэлсэн баггүй юу. Тэгээ миний бодлоор бол хүмүүс шүү тэгээд уух юм аваад тэгээд яваад өгдөг болохоор надад амар аваар байдаг. Тэгвэл хоолны газарт чи ингээл дахин очиод дахин тэр хүмүүстэй яриа хоол модын дөгөөл дээрээс нь бас ингээд заалдаа гаргалаа гэж бодъё зөө. Хоолны газар ч хоол алдах чинь амар тийм дарамжтай байхгүй юу? Энд чинь уух юм чинь бас гайгүй шүү дээ. Тэгээд бас нөө нэг ихтэй эрт хаадаг. Тэрс эрт онгодог болохоор өглөөний shift мифтэй дуусчаад хичээлээ сургууль дээр хичээлээ хийж болно. Маш их давуу талтай байгаамаа. Өөрчлөлт юу юм бэ? Тэгээ ажлын миний бодлоор бол хамаагүй гайгүй. Гэхдээ би анх ингээд орж ижаад орой ингээ хааштай. Тэгээ бүх юм угаагаа. Тэгээ бүх юм угааж бүр гахсваа. Бүгдийг нь угаах юм байна. Starbucks-оо? Тийм. Бүгдийг нь угааж. угааж. Гол юм уу? Галтгоонд бид нар бас орой болгон юмнууд угааж. Би зөөгч байсан шүү дээ. Шал мал угааж мугаахаас бусдаар бол ёо, галтгоонд ажиллаж явах зөөгчнөр амар гоё ингээл хүн орж ирэхгүй л ингээл дээш хараад зогсож чинь заяа. Галтгоонд бид нар чи ингээл соус моос чих юм дуусахгүй амар лайтай. Тийм байдаг шүү. тийм баг шүү. За, амар хэцүү ингээ сонин клиент юу кастомерууд юу нь юу байна? Тэгээ санаанд орж ирсэн. Сонин мэдрэлгүй юмнууд байд юм аа. Тэр нэг үйлчлэгээний салбарт ажиллаад ингээ мэдрэл муутай юмнуудтай. Яа, яаж ч ингэж би бас ингэж яхад төвчээргүй юм шиг байгаа. Миний бүр нэг уур жинхнээсээ хүрээддэг. Бихтэй нэг л удаа бүр амар уур хүрээд миний гарч ичрээд тэгж байсан. Яа, саяхан нөгөө нэг чамаг чи намайг юу болсон бол ямар юу гэсэн ингэсэхгүй юу? За. Хоёлыг яц ярихгүй бол энэ бичлэг чинь хасагдсан шүү. За. Би яа бүрдээ ярьж чадахгүй. Цаа чи бол тэгээ дураараа хасан штэ. Хамаагүй ах. Тэгээд ямар ч нэг үйлчлэгч орж ирээд өмнөх хүн Starbucks-ийн аппликейшнээс махгүй юу? Тэгээд би нэрийг асууаагүй аппликейшн дээр уншчих юм чинь. Нэр нь ус тэн дээр байгаа юм чинь. Тэгсэн чинь нэг залуу хөгшин хүн чи яагаад миний нэрийг асууж байгаа? Өмнөх залуугийн нэрийг чи цагаан болохоор асуугаагүй юм уу энэ тэрэг. Тэгээд би ингэ тайлбарч хэлж байгаа штэ. Ийм болохоор асуугаагүй маа гэд. Тэгсэн чинь ингээд ойлгосон юм шиг байж яснаа ингээд шууд ингээд гадуурхалт гэд хэлсэн. За би бүр шокнд ороод уур хүрээд нэг тэгс намайг маш уурлуулсан нэг хүн. Сар олээ гайгүй дээ. Ингээд кофе шопт ажиллаж байхдаа ингээ хүмүүс ингээд ордер өгөхөд мэдэгддэг те. За сайн мөн би ийм кофе аваад гарна гэхэд энэ хүний ямар характертай, ямар юу гэнэ яг нэг тийм хоёр хүн хөлбөрт амар сайн мэддэг болдог. Тэгэл ингээд имэмтэй тэгээд бишээ ингэнэ гэхэд энэ ямар ядаргаасан юм бэ аваад яваасаа гэхэд би oat milk гэж хэлэхэ мартчихжээ. Энэ oat нарийн санаа амттай нэг coconut тэгээд үгүй амар яг бүр ингээд мэдэгддэг те ёо. Дээрээс нь ингээд зарим хүмүүс ингээд орж ирээд шууд ингээд лафе гэж ингээд өөш минь тус мэдээч ямар аим хүмүүжлэхгүй юм бэ гэж хэлмээр санагддаг шүү заримдаа. Тэгээд юу хүмүүс тэгж байгаад юу яа гэж бодсон бэ? Нэг ганц нэг дринкнүүдээ хий гэж бодсон. Нөө кофе уудаггүй бас зөндөө хүмүүс байгаа шүү дээ. Кофе уудаггүй хүмүүстэй зориулаад ер нь бол кофенүүдээ ялах. Би гэхдээ кофе уудаггүй байсан. Одоо ч уудаггүй л дээ. Би бол одоо удаг болсон. Тэгээд анх кофе шопт орж ирлээ юу латте капучиногийн ялгаагаа мэдсэн шүү дээ. Би ч гэсэн. Би ч нөө ахас мэдүүлсэн. Гэхдээ ер нь бол кофе шопт ажиллах бол ресторант ажиллахаас хамаагүй гайгүй юм шиг санагддаг надад. Ажил нь арай жоохон хөнгөн юм шиг. За нөгөө нэг юмнуудаа бэлтчихлээ. Тэгээ одоо нэг хэсэг өнөөдөр 5 дахь өдөр болохоор айгу нэг оволцсон раш аваар айгу багтай. Тэгээ одоо нэг хэсэг ингээд нэг 50 байна да. Тэгээ энэ чинь юу дринкнүүдээ юм гот манад үнэн юмтай. Эспрессо бол зүгээр ингээд эспрессо хүмүүс айгу экспрессо гэж хэлээд байт юм байлаа. Эспрессо шүү.
Американо гэхээр эспрессо нэр усын чинь тэгүнгот американо болчихно. Италид очингот Америкчууд гэнэ. Италичууд ингээд халуус тусна, ингээд эспрессо тусна гэдэг. Тэгээд чиний американо гэдэг юм байлаа. Энэ манай Hurricane гарч ирж байна. Италиар нэрээр латте гэдэг чинь Сүү гэсэн. Аха. Тэгүнгот мока гингот нөгөө нэг юу шүү. 24/7-гийн мока биш шүү. Энэ мока чинь шоколадан дээрээ юугаа сүү халуун сүү игээд юугаа хийчихнэ. Энэ амар илгийн юм яриад байгаа. Гэхдээ нөгөө нэг кофе уудаггүй модгүй хүмүүс зориулж хэлж байгаа шүү. Мэдгүүдэн тэгээд өнгөрчөөрэй. Тэгээд латте капучино хоёрын алгааг зарим хүмүүс энд ч гэсэн стил мэддгүү заяа. Латте гэдгийнх нь болохоор дээрээ нэг жоохон хөөстэй. Тэгүнгууд капучино нь арай хөөстэй. Тэгүнгууд хөөс их болно гэдэг чинь сүүн бага орохоор арай нэг жоохон хатуу байгаа байхгүй юу. Тэгээд чи наанасаа бичиж байгаа би энэ дринк хийж үзүүлэх тэгэхээр блонд капучино орж ирж байна. Тэн oat milkтэй. Тэгээ sugar free нүд манах энэ хойно тавьсан байгаа. Энэ Mastrano 2 гэдэг машин үнэхээр амар машин. Яадаг вэ гингууд бүх юм автомат өөрөө ичдэг. Би юм хийх ерөн шаардлага байхгүй. Гингууд сүү идэл хөөсрүүлэх нь агуулж бол. Гингууд хөөс амар том байх муухай. Жохон жижигхэн хэрнээ ингээд нэг цаанаа нэг гоч хассан. Би өөрөө кофе уудаг гэж тэгээд. Тэгээ хөөсийг бол тэгж хийдэг байгаа. Тэгүнгот ингээд хар аргаар ингээд балбаад өгнө. Энэ айгу муу бариста гэж шинжилтэй би угаасаа нэг тийм сайн бол биш. Latte art мартандаач маш муу. Нөгөө нэг ано микрофон зүгөөг болох анугаараа яагааг байгаа. За. Хүн ороод ирлээ. Ингээд түрүүн кофе машина өнгөрөх гэжсэн чинь хүн ороод ирсэн. Одоо би энэ ордер хийж үзүүлээ. Ингээд 3 төрлийн кофетай. Нааш. Тэгвэл энэ болохоор blonde гэдэг нэртэй. Энэ болохоор зүгээр эспрессо, энэ болохоор decaf. Кофеин хамгийн өндөртэй нь энэ, энгийн кофеин энэ эспрессо. Тэгвэл надад американо орж ирж байна. Ice americano. Их хамгийн тустай хийх дуртай drink. Энэ лайн хүртэл энэ Starbucks-ийн кофенууд бүх юм нь энэчнээ холилдоод ер нь энэ дээдлийн хэсэгтээ дандаа мөсөдийн багаар хийлгээ гэхгүй л бол. Тэгвэл би зүгээр энэ конопо дарааллаа. Нөгөө нэг юм Италийн кофе машинууд чинь жоохон гигээл бутлаал тавиал хийгээл цэвэрлээ. Үнэн амар. Йой. Тэгвэл энэ манайхыг жоохон кофе муутаал гэдэг энэ. Гэхдээ манайх бол үндс нь бол нөгөө нэг юу гэдэг лээ fair trade тариаланчдад зохих үгнийг хөлж худалдаж авдаг. Нөгөө нэг том компаниуд чинь нөгөө бага мөнгөөр лоббидод авчдаг шүү дээ. Тэгхгүйгээр ер нь кофег кофе тариалдаг хүмүүс шударгаар мөнгөний төлж авдгаа гэдэг юм билээ. Arabica кофе нь болохоор юу гэдэг юм бэлээ? Ингээд энэ гоё Asus шиг байд юм бэлээ. Энэ болохоор нэг шулуундуулаа. Энэ гэхдээ бас нэг амар өндөр төрлийн кофе бас биш юм шиг байна. Энэ болохоор нэг иймэрхүү. Тэгэнгუთ энэ blonde гэдэг байгаа нь арай жоохон зөөлөн смут амттай. Тэгснээ кофеин өндөртэй. Одоо энэ хоёр ялгааг нь хараа. Энэ болохоор тослог байгааз. Тий. Тэгснээ энэ зайн арай том. Тэгээ нөгөөх нь болохоор энэ decaf. Decaf нь бас айгүй том байт юм байна. Энэ болохоор decaf. Decaf нь том юм байна. Юу энэ болохоор жижиг юм байна. Thank you Greg. Тийм иймэрхүү байт юм байна. Тэгэл амар ингээл дарж байгаа л ингэ чин заяа. Тэгээ энэ бас температур нь айгүй амар. Өөрөө автоматар зогсдог. Extra hot болгомоор байвал энэ дээрээ дарчна. Хүүхдэд бүлээнээр байвал энэ дээр дарчна. Тэгээ энэ чинь би энийг ашигламаар байвал энэ дээр дарж агаад энэ дээрээ дарчна. Энийг ашигламаар байвал энэ дээр дарж агаад энийгээ дарчна. Тэгвэл эхлээд энийг ашиглаад гээд ингээд дараагаас нь яваад ирэн заяа. Айгүй амар. Тэгээд нөө шот нь мух байхаар одоо энэ дээр ингээд нэгтгэдэг. Тий, энэ зүг яг гоё шот нарийн сайхан гарч ирэх юм бол энэ ч од гарч ирдэг. Энэ сайн гарч ирсэн байна. Энэ шот бол янзын сайхан шот байна.
Тэгээд энэ ч restrictor гэдэг нэг усаа багаарч хийж болно. Усаа хийрч хийж болно. Long гэж байгаа. Энэ юу машин манай амар гоё. 5,000 паундын үнэтэй. Илүү 15,000 ч үгүй. Ямар ч амар л үнэтэй. 5 ариш 5 биш байгаа тий. Юу. Би хүмүүс кафен зардаг. Гэхдээ өөрөө хэрэгэлдэггүй. Гэхдээ цаач яах вэ кафентэй л да. Гэхдээ нөгөө кофе юу гэж хэлэх вэ? Тэр нөгөө нэг юм хар тамхи зардаг хүмүүс чинь хар тамхиа зардаг гэх нь өөрсдөө хэрэгэлдэггүй шүү дээ. Тэрнтэй адилхан. Кофе шопт ажилладаг гэрнэ. Хүмүүс кофе өгдөг гэрнэ өөрөө кофе уудаг. Тэгсэн би цайл уудаг. Ануг зураглал. Өнөөдөр ануг зураглаачаар ашиглаж байна. Starbucks ямар үйлчлэгч оролцдог. Тань тэгвэл хамгийн амар дургу хүрчээсэн Үйлчлэгч юу? байна. За яг ер нь ерөнхийд нь ярьчаа. Ер нь Азууд их айгүй хөрхөн. Бродеринг өгсөн тэгээд дугаа аваа авчдаг. Юунууд шарууд бол тэгээд англичууд айгүй муухай хаанасаа сурсан кулчрын айгүй муухай идэж уудаг ширээн дээр орхи авчдаг. Америкчууд бас амар айтайхан хогоо аваад хураагаад явдаг. Тэгээд Америкчууд нэг ядаргатай ийм дэринкийг ингэж хийн тийг ингэдэг. Хаяа what kind of Америк англичууд болохоор ширээн дээр амир хэмнүүдэ овоолдог хэрнээ ордер айгүй айтайхан. Америкчуудын ордер болохоор caramel macchiato, тэнгуут ванилийн хооронд sugar free vanilla, caramel drizzle доотлон тавьдаг бол дээдлэн тавьдаг бол доотлон тавиад хаан дээр нь тавиад ингээд амар нэг юм customization айгүй ихтэй. Тэр нь амар жоох ядаргаатай. Тэгээд Америкт яг хөө тэгээд тэд нар чинь тип авдаг байгаас бид нар энд тип авахгүй шүү дээ. Одоо энэ дээр хоёул ямар ч юм гэрсэн байна. Яриад байсан caramel macchiato нь орж ирж энэ тэр усч заяа. Тэгээ дараагийнх нь юу вэ? Strawberry frappuccino. За би strawberry. Ер нь энэ би хэрхэн ажилдаг вэ гэдэг юм үзүүлээ. Энэ хоёлаа coconut milkтэй юм байна. Тэгэн гоо би эхлээд энийг ингэж хийчээд caramel macchiato гэснэ. Caramel macchiato-нд нь юу байдаг вэ? Caramel хийдэг үү? Vanilla хийдэг айгуу сонио. Хүнд орж иж болохгүй мах та ядаргаатай ирээд бах юм. Би зүгээр ажилтмаар байл. За боч. Манай ice drink-д айгүй их юутай. Оо тэр дахиад хүн юм авах байна. Амар сахартай. Нөгөө юм чинь ялцуулчлаа. Дахиад хүн ороод ирлээ. Амар нэг тийм юмн дундуур гусч байна да. За. Сонсогд нь юу гэх юм? Юу? Одоо жишээ англи штэ англи засгийн газар ингээд одоо юм шиг кофе шопын сахарын хэмжээг тавьж өгдөг гинэ. За тэгдэг штэ. Байж болохгүй. Тийм болохоор ингээд англи заргаж Starbucks-ийн сахар, Америк заргаж байгаа ч өөр улс заргаж байгаа сахарыг бодоход арай sugar tax гэж нэрээ байдаг штэ нэрээ. тийм шүү. Гэтэ стил бахар сахартай. Засгийн газар ингэж хүмүүстэй санаа зовж манай Монгол явах юм байт. Би яг нэг юм хэлэх гэж байгаа мартцсан. Тийм. За энэ хүний дараа яриа за. Манайхан Santander гэдэг банкны өөдөөс харсан юутай. Тэгээд тэгсэн чинь анх баяртай байгаа. Яага баяртай байгаа юм бол 65 юу лээ? Finance Blue Eyes 6 Eyes. Гэдэг. Trust fund гэдэг. I'm looking for a man in finance. The trust fund. 6'5", blue eyes. Finance. Trust fund. 6'5", blue eyes. Одоо нас ингээ хүнтэй танилцсан гинэ. Анугийн ар гарч байна. Өмнө дандаа жуулчтай байдаг байсан. Одоо юу нуттай байна. Манайх ер нь хоол айгу муутай. Энэ panini гэдэг юм байгаа. Дотроо mozzarella panini 5.70. Энэ болохоор энэ дээрээс нь хайм нэмээд 5.85 энэ яриа амтхан юм шин. Тийм хүтэн враптай. Ийм сэндвичтэй. Энэ болохоор 365 360. Үн мөнийг ерөөс харчиж байгаагүй юм байна. Иймэрхүү. Энэ сосочтой, энэ болохоор үгүй бейконтай. Гэнийн oatmeal монголоор юу гэдэг вэ? Obvious гэдэг. Obvious. Тэгээд энэ болохоор нөгөө махад хүмүүс зориулсан. Vegetarian хүмүүс зориулсан. Энэ өндөг дөрөв гэдэг юм байна. Энэ toasties тав хийдэг юм байна. Ийм хитэн жуустэй. Жууснууд нь. Энэ жууснууд хийдэг юм болоо. 2.70 мал нэг хэд юм байна. Үн байн өөрчлөгдөд. Байн өөрчлөгдөд гэж жилдээ 1-2 нь өөрчлөгддөг. Манад нэг хүн орж ирдэг байсан. Өглөө болгон латте ч болов нэг дринк авдаг. Тэг өглөө орж ирэх болгондоо
тэр чи хэдий одоо чи үлээл за тэ лата хэдий ингээд би нэг тийм булангийн түүц шүү дээ одоо өдөр болгоо өнөө солиод авахгүй нэг хүн чи үнэндээ л байж шүү дээ. Тэгэл өдөр болгоо орж ирэхдээ лата хийдүү гэж асуугаал. Би идэг байсан. Тэрийг сансан чи инээд төрчл. Нэм кофенуудаа ингээд янзаар нь хийгээд өгч болноо. Бутлаа цагч нэг юм бэ тий. Ийм бүтлэгцэнд нь буталж агаад хэр томоор хийх гэж агаад нэг хэмжээ энэ томрохцмаа хэмжээ нь томроод жижигэрхцмаа ингээд нунтаг болоод ирнэ. Тэгээ нэг юм мэдэн цайтай. Энэ болохоор нэг Америкчууд их уудаг filter coffee pipe place гэдэг нь Монгол болохоор энэ нэг байхгүй американо л өгöd юм байлээ. Улам болохоор анх Монголд очиод бас кофего мэдгүй зүгээр хар кофе авъя гэдсэн чинь Монгол хар кофег американо гэж нэрлэлт юм шиг байлаа. Чи утас оролдохдоо нэг жоохон камернаас холдоод оролцож болох охин. Үгүй наа чи яг дээрээс чинь камер бичиж байгаа мөнгө тоолоод. Лөө 5 цагт цайгаа уусан. Тэгээ одоо нэг 11 цаг болж байна. Өдид нэг иймэрхүү юм идчихдэг. Тэгээд сайхан хоосон байна оо өнөөдөр 50. Зарим нэг өдрөөс нэг юм 50 баймаарсан да. Дандаа л буцалсан цай шиг байж идэг. Сайхан хоол идэж суулаа. Би дуусчлаа. Одоо явах гээл. Тодгоо сая юу боллоо хэлдэ? Ануу дуусчлаа. Тэгээд ануг бэлгээ ирэх гэж авах гэж ирсэн. Тэгээд амар сони юм болсон заяа. Тэгсэн чинь тэнд нэг кек заах. Намайг миний дөө хан чамаг нэг үнсчээ. Тэгвэл кек үгийг нэ сэрээчтэй. Энэ салахгүй тийм ч юм гэж юу ахав тийм. Ануу дууссан. Yes, ирчлөө. Ануг авах гэж энэ хүн ирсэн. Тэгээд ирсэн хүндээ зочингод айлж байна. Ээжийн зүйтэй ч гадаа энэ шар тостой ухтлаад байгаа. Энэ кекийг бид нэрээс тэнцэнээс үнэгүй авсан гэсэн. Тэр хүн кофе өгч тэгвэл яа. Тэгвэл кек өгийгээд. Юу гэвэл энийг ингэж ярьж болох нь тий. Тэр хүн кофе өгч тэгвэл кек өгье гэдэг. Гэдэг шиг тий. Тэр нойлын игээд юулээ нэг зарим их тавшиж байгаа гэдэг чинь онгой гэдэг тэр шиг. За тэгээ амар гоё юм мэдлээ. Тэгвэл зарим өгье гэдэг. Тийм байна тий. Тэхээс тэгстэй юм. Тэгж ярих хэрэгтэй байсан юм. За та тэгээд ойлгочоорой. За одоо тэгэл юмнуудаа цэвэрлж байгаа л хаанда. Starbucks ингээд short, tall, grande, venti гэд бүгд нэг тийм хэцүү том гэж байгаа юм шиг хилцсэн юм шиг байдیں۔ За би тэрний талаар бичлэгийг оруулчихнаа. Миний дараа. A large black coffee. A what? Large black coffee. Do you mean a venti? No, I mean large. He means a venti. Yeah, the biggest one you got. A venti is large. No, venti is 20. Danny. Yeah. Large is large. In fact, tall is large, and grande is Spanish for large. Venti's the only one that doesn't mean large. It's also the only one that's Italian. Congratulations, you're stupid in 3 languages. Юунгуудаа ингээд Starbucks-аар дахиад нэг юм байдаг. Бид дандаа нэр асуудаг. Юунгууд бид нэр амар буруучдаг. Дээрээс нь яагаад нэр заавал буруу бичээд идэггүй гэхээр нэр зүг бичгүүгээс амар латай хэцүү. Амар нэрнүүд орж ирдэ шүү дээ. Тэгэл одоо Анастасия гэн гот Анастасия тэгэл юу нэг хийх нэрийг л зүглүүлээд орхичд юм дөө. За одоо утахгүй тарандаа тарах гал цэвэрлэгээ хийх гээл байж байна да. Орой тусчлаа. Одоо ингээд цэвэрлэгээ хийж байна. Цэвэрлэгээ хийж энэ манай мөнгө сефэндээ өнөөдөр олсон мөнгөө эндэ. Тэгээд одоо ингээд цэвэрлээд хари да. Гэл юмаа цэвэрлээл явах гоё шүү дээ. Гэрээ санаад гэр лугаа яарад. Одоо гоё 100 болоод гигэтэд дуусаад байгаа. Тэгээ бошгон шиг хари да. Одоо гарахтаа нэг албичлэг хийчээ. Тэгээд орой харин да. За. Өнөөдөр сайхан боллоо. Туслаа. Хари да. Гэрийн зүг гэлтрий да. Ингээд өглөө би ярьж байсан шүү дээ. Ингээд нэг тийм сонин үйлчлүүлэгч нар хачин чихтэй үйлчлүүлэгч нар байх юм аа гэд. Тэгээд тэгсэн чинь нэг 3 цаг өмнө яасан бэ гингод. Нэг 3 залуу нэг хүүхэнд орж ирсэн. Тэгэл нэг хүүхэн нь болохоор би ийм кофе авъя, ийм юм авъя гэж нэг ийм short bread авахулсан. Тэгээд short bread авчаал тэгэл манайх нэг гаднах юм оруулах гад би дотор сууж болох уу? Биш саналаас олчроо би гаднаас юм оруулж ирэх гээд байна. Та ингэчээж тэгчээж гэж. Тэгсэн чинь за би явлаа мавлаа гэж явсан.
Тэгснэ тэгэл нөгөө 3 залуу суугаад үлдсэн. Тэгэл тэгсэн чинь тэр хүүхэн явхдаа нэг залуу ирж аваал. Тэгэл за ямар сони юм бэ гэж бодчихвол бэжсэн чинь нөгөө 3 залуу явсны дараа нэг цагийн дараа нөгөө хүн чинь ирснэ. Миний нөгөө үлдэгдэл шорт брэд байна уу гэдэг юм байгаа. Тэг ширэн дээр тал идсэн юм чинь би хайдгийн байгаа сте. Үгүй би хайдсан штэ гэсэн чинь яана би дуусаагүй байсан штэ. Чи надад дахиад ингээ өөрийг өгчих гинэ. Тэгэхээр н одоо би хэрэлдээдэлтэй нишгээ заа гэ өгөөд явууллаа штэ. Амар сонио. Их тийм сонио хүмүүс байна. За харж агаад бичээ. Тэртээ ирээд гялс нүрээ илээд тусанд орчлоо. Үгүй ил бодлоо формалт за. Маргааш хагас өдөр ажиллахгүй амарч байгаа. Уг нь ажлын өдрөөсөн бол маргааш ажиллах байсан бол ажлынхаа хоолыг бэлддэг. Гэхдээ маргааш амрах болохоор шууд бит хоёр жоохон сонголт хийж жагаад. Тэгээд life gives you tangerine гэж ойлоо. Харин тэнгисэрэг орог бол хэрэг. Тийм, when life gives you tangerine гэдэг нэг кино олон надад үзүүлсэн. Би үзчихсэн чинь амар юм гараад зүрх тийсээ би болчоо тэгээд. Өнөөдрөөс бодож үзэх гэж байгаа нэг анги алах хэвээр. Тийм. Тэгээд үгүй бол тэнгисэрэг орсон байл тэнгисэрэг үзье гэж бодож байна. Тэгээд нэг ийм оройн унтахаас өмнө нэг ийм 10-15 минутын сонголт хийж байгаа өдөржингөө ажил дээр зогсож байгаа. Тэгээ амар мундагтаа тэгж тасгал хийгээд байгаа мó гэрүүгүй. Шүн гоё унтах гад тэгж байгаа. Тэгээд би тэгээ энийг бичлэгийг нурдлуулчихна. За ингээ нэг 5 дахь өдрийг хамт өнгөрөөсөн баярлалаа. Нэг миний 5 дахь өдөр иймэрхүү л андуу. Баярлалаа.